Өдөр үргэлж халуун өөрийгөө сэргээх санаатай хотын төвөн дэлгүүрүүдээр жаал зугааллаа. Гэвчлүүнийг хаан чадсан тэр босон суух болгонд л өнөөх өнгөрсөн шөнийн савлууртаас авалж исэн жаахан өхөн нүднийх нь өмнө үзэгдэх шиг болж зурж өнгөрсөн хүн болгоноос дав хидэл үе зочих аж. Энэ өдөр халуун өдөржин хотоор сэлгүүлсэн ч авсан юм байхгүй ч ихтэйхэн л их ядарсан оройхон гэртээ ирлээ. Халуун гутал гадуур хувцас тайлж орхиод шуудхан лугаалга өрөөр очиж бүлийн шүршүүд оров. Хамаг бие намрах шиг болж сэтгэлэн сэргсэн халуун өөрчлөний тавгүй бодлоос өөрийгөө бүрэн хүсэн ангижруулахаа шийдэж зургатаа шасалгүй шуудхан унтгаж хүнжилтөө шигдлээ. Халуун хэвтэнгүүтэл нам унтжээ. Гэтэл тэрээр шимдүндийн үед гүн өрнөөсөө дав хидэл зочин мөндөв. Байрны өмнөх савлуурын их хатнах чимээ ямар ч инэрлэгүүгээр халууныг гүн өрнөөс нь инхүү сэрээжээ. Халуун хачин жангаар сонсогдсон энэ савлуурны чаах чимээг ямар итгэхэд гаргаад байгааг гайхан бодсоор ямартай ч очиж үзэхэр орноосоо өндгөл. Ари өнөх урчны жаахан охин биш байгаа даа гэж бодон хөцөл түүний бие арзганаад ир. Халуун аажим хонд өгсөөр цонхон дулж ирээд гадаг шаарлаа. Тэрээр өөрийнхөө тамгийг үнэн байсанд ихэд гайхаж бас хүж их үзээд ирэх нь тэр. Тийм ээ. Өнөх цав цагаан даашинцтай жаахан охин сэгсгэр хараа хөглтэйгээ сувлуур дээр суулгаж дүүжин дайжин хэмээн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй зэвхий хоолоогоор гингнүүлэн дуугарч савлуурдж байгаа аж. Үүнийг хараад халуун зогсож байсан газартаа таг хөшиж орхилоо. Хамаг ухаан санаа найж гайхснаасаа болоод балардах шигсэн дээрээр цагаан даашинцтай охин түүний хүүхэлтэй хоёроос харцаа салгаж чадсангүй. Охин савлуурч зарлаа. Ийм байдалтайгаар баггүй хугацаа өнгөрсний эцэст охин залхах бололтой хүүхэлтэйг өрөөсөн гартаа санжигнуулан барьж халуун руу харах нь тэр. Ингийн чиний санаагүйсэн халууны бие нь арц хийгээд явж байгаа. Тэрээр бушуухан шиг цонхноос олдлоо. Энэ хачаа охин намайг өөрийг нь харж ирснийг яаж мэдв? Гэсэн асуулт халууныг маш ихээр гайхшруулв. Зүрхний цохилт нь түргсч магнаных нь хөдөн үсч ихэрчээ. Өөрийгөө тайвшруулах гэж хамаг байдгаар хичээж байсан. Тэрээр гарын хаалгаар нүүрэн дээрх өсөө хам арчсан болоод би арай хийм арсан юм биш үү гэж өөрөөсөө асуув. Хүн болгон унтсны дараа хар шөнөөр ямар ч хараа хяналтгүй жаахан охин савлуур дээр ирж тоглоно гэдэг яавч санаанд багтангүй зүйлээсэн болохоор халууны өөрөөсөө ингэж асуух нь зөв ёсны хэрэг байл. Ингээд тэрээр юмыг яаж мэдэх вэ гэж санан дахин цонхроод өглөө. Гэхдээ их удаанаар болгоомжтой төгөж очив. Тэгээд харлаа. Харамсалтай халуун хийм хараагүй байжээ. Өнөөхөн ирэмдэг амтэн шиг сэгсгэр хараа хөглтэйгээ сувжсаар халууны яг хажуу талын орц руу орж байгаа нь түүнд маш тод харагдлаа. Халуун ёх гэж санаалт. Бурхан минь ашгүй юм балай охин гэртээ орлоо. Гэр нь хажуугийн орцсон минь гэж өөртөө сонсогдоход шивнэ орондоо орохоор яравчлаа. Халуун бусдгаас нэг цагаар хожимтон байж орноос сая л үнтэжээ. Тэрээр нүрээ цугаалгүй шуудхан цом руугаа явж очиод өнгөрсөн шөнийн өнөөх хачин охины явж орсон орц руу хартал. Өчнөө хүмүүс холхиж зарим нь уйлж үлдсэн байдалтай их л гашуудсан хүмүүс түүний нүдэнд төртлөө. Бас л өхөл хацл болсон юм болов гэсэн асуултыг халуун өөртөө тавиад түүндээ хариулсан ч үгүй угаалгын өрөөгөө яран ор. Тэрээр нүрээ угааж явахдаа энэ байр чинь ямар ч ихтэй хачийн зан газар. Шүн болохоор савлуур дээр нэг хачин чөтгөр шиг охин тоглоод өглөө нь босгоод нэг хүн хүчгсэн байдаг гэж бодсноо гинэдэл дав хидэл зочих мэт болсноо. Тийм ээ, өнөөх цагаан таашинттай охин чинь өнгөрсөн шөнө дээр хажуугийн орцоо орсон. Магадгүй тэгээд нэг хүн хүчиж тэрний өмнөх шөнө гэсэн бас нэг хүн хүсэн. Цагаан таашинттай охин өөрчлөн бас л савлуур дээр тоглож байсан. Тэр охин арай урчдрын талигаас өссөн хүний орц руу орсон юм шиг байгаа. Энэ бодлоо халууныг толгод гинэдэл зургийн оржлоо. Үгүй. Тийм байх шүү. Тэр охин чинь өнгөрсөн шөнө зүгээр л гэрт орсон баг. Тэрний өөрчн ч гэсэн яг л өчигдрийн орсон хажуугийн орц руу орсон байж таарна. Яагад гэвэл цагаан даашинцтай охиныг ирнэ манай хажуугийн орцонд байдаг гэж. Нойрон солигдсон хүүхдийг алийг тэрхив. Халуун энэ бодолтой өөрийгөө хүчээр итгүүлэн хагас дутуу тавьширлаа. Тэгээд өглөөнийхөө цаг хандлал ууж аваад гэрээсээ гарав. Түүнийг хорсныхоо үүдэн дээр дөнгөж гарч ирэмгц. Хөөхий ирлэх точих цаг нь болсон юм болов. Тийм залуухан цоо ирүүл байсан хүүч нь гинэтэл өнгөрсөн гэж хэн санах вүлээ.
гэсэн үгс чихийг нь дийсээ давхан тэр. Энэ ярианаас үзэхэд ямар тач ямар нэгэн өвчин зовлонгүй эдэр залуухан хүн өнгөрсөн шөнө нас орсон болгоно халиунц ойлгогдчихэ. Халиун энэ яриаг сонсоод ягаад ч юм тэнд жаахан саадмаар болоод явж байгаа. Тэгээд цаашаа наашаа холхиж тэр хавраа жаал эргэлтлээ. Ингэж явахдаа халиун магадгүй өнгөрсөн шөнийн цагаан таашинцтай жаахан өхөн тарж мэднэ гэж бодсон ч ийхүү баг хагас цаг хэртээ дэмий эргэлзэн ч халиун өнөөхнийг алж харсангүй. Тэгээд аргаа барсандаа нилээд эргэлзэж байгаад орцсынхын жижүүрээс асуугаад үзье гэж хэллээ. Халиун ингэж сүр болгох нь дэмий юм болов уу гэж бодсон ч урчин нэг шиг үйл явдал дахин давтагдах гэхээс байж сууж боломгүй орхино. Ингээд халиун гараа илгэндээ зөрүүлэн зогсож байтал саатаа ногоон алчураар толгоогоор осон хорчгор араагаа хідэн хүмүүсийн дунд орчихсон. Имлгийнхэн л оройтчихсэн байж таа. Гинтл зүрх наагчихсан байх өөр юм. Уг нь ямар юмных нь өвжөг өвчин байх вэ? Өглөө болгол илманы урдуур гүгээд янз бүрийн гимнастик хийж явдаг байсан. Залуухан хүү байж лээ. Орцсон цогц тамхитдаж шүү сайн гэж ёстой байхгүй. Химээ бүх хүмүүс сонсох мэтэр чангаар яран халгалж толгоогоос ихчин шуутгал халиун. Халиуны навгааг ялчгүй талигаа чи орцны жижүүр мөнгөж таагаад түүнд рүү алхуурхан төгч очлоо. Игчээ та энэ орцны жижүүр үү? Тийм ээ. Намайг интгэх хандахгүй. Харин чи чинь яхаараа намайг мэдтгүй лээ. Интгэх хүүхэд биш үү? Би саяхан ирсэн юм аа. Тийм үү. Тэгээд охин минь надаар яах гэсэн юм? Их чинь муу талигаа чин гэрийнхний зовлон хуваалцах санаатай зогсож байна. Эсвэл чи бас хамаат найз зөвхтөн юм уу? Үгүй, би зүгээр л танаас огтуурын асуух гэсэн юм. За тэр чинь тэгээд юу вэ? Гэхэд нь хэлэн. Танаа орцонд нэг тийм 6 настай болов гэмээр жаахан охин амьдэрдүү. Хинийх нь охин юм бол доо. Яг 6 настай охин бол байхгүй дээ. Бүгдээрээ сургуулийн насных. Зарим нь 3 нас чүрээгүй нь ялах амьттай байдаг юм. Чи хайж байгаа хүүхдийн нэрийг ихчтэй хэлж. Их чинь олоод өгнө шүү дээ. Би нэрийг сайн мэдэхгүй. Нэг тийм цагаан таашин өмсөд л яваад байдаг. Шөнийн цагаар энэ байрны өмнөх савлуур дээр ганцаархнаа тоглоод идэг нэг тийм охин. За охин минь болж үздэй. Шөнийн цагаар савлуур дээр тоглож байсан 6 настай охиныг би л мэдгүй. Би энэ байранд 10 гаруй жил жижүүр хийж байна. Бүгдийг нь сайн мэднэ. Миний дүү хаа хамаагүй димэйлийн бураад байна. Үгүй ихчээ. За болж үз охин минь. Хөгшин настай ихчээрээ дайжигдах хэрэг байна уу да? Дайжигс их юм байгаа юм би. Тэрэн дээрээ тулвал өчигдөр шөнө таны хариуцдаг энэ орц руу яваад орсон юм. Ухаас өөр юу гэж димэймэр байна. Их чин торхыг хийг андахгүй сэргийг унцдаг хөгшин толгой шүү. Миний хяналтаас гадуур нэгч үйл явдал манай орцонд гардгүй юм. Лав намайг энэ ажлыг хариуцж авснаас хойш манай орцонд хулгай дээр нэг шудаа гарч байгаа юм шүү. Энэ бүхэн бол миний л гавь. Тэгэхэд би тэр агуурчин энэ гэр орон тоолуур гих мэдих чинь манад өдөр хоолгүй шүн нойргүй явж байна. Тийм байтал бас намайг гоочлно гинэ. Ийм хүжижүр авгаа далим гаргасан дээр нөөрийгөө магтан эц төгсгөлгүй хашгичж эхлэхэд халиун тэндээс humгүй ариллаа. Энэ өгөр хинхэг авгаач байсан өчигдөр шөнө орц руу яваад орсон цагаан даашинцтай охиныг хараагүй байх нь гэсэн бодол халиун төрж сэтгэл санаа нь улам тагуу тадирлээ. Энэ өдөр халиун хичээлдээ явсангүй. Өдрийн туршид кофе шоп сууж цай кофе ээлжиж уусаар орой болгожээ. Халиуны хичээлдээ явах дургүй байгаа шалтгаан нь бас учиртай. Анги сургуулийн нөхрийнхээ амийг мөнгөөр сольсон гэд түүнийг ажиллахыг тэрээр маш ихээр мэдрэх болсон. Тэгээд л сургууль найз өхөдгээд бүгднгээс нь дөлөх болсон билээ. Тэрээр яагаад ч юм гэнэт нөхөртөөгөө хамттай аз жаргалтай байсан үедээ дурсаж бүх хүмүүст эргэн тойрондох бүхэл эд юмст товчхондоо бол амьдралд бүхэлд нь гомдох шиг болж өөрийн мэдлэг нөлөө сунагчээ. Уучлаарай эмэгтэй. Манай хаах бол тооцоогоо их үү гэсэн дуунаар халиун гомдол донд хөөрсөн бодлоос зочсон сэрэх мэт болов. Халиун цагийн орой усныг мдээгүй ажээ. Зөөгч залуугийн дуунаас цочихдож тэрөө халиун их хэл самгардаж тооцоогоо яран хийгээд кафегаас гарч одлоо. Тэрээр гэрлүүгөө алхаж явхад сэтгэл нь маш ихээр давгуудж айдас давтаж байгааг мэдрэв. Гэртээ хинэгэнтэй хамт очичоо нэгтэл түүнд тань болох найз нөхөд хамаатан санаанд нь орсонгүй. Ингээд халиун алхасаар байрныхаа өмнө ирлээ. Хэдийгээд тасарсан ч гэлээ хүүхдүүд байрны өмнөх тоглоомын талбай дээр тоглосоор байхажээ.
Хүмүүс ч ихэр хөлхөлдөж дулаан хувцаслан залуу хосуу цар өвчин дор тоглон суусан харагдана. Халиуны харцал нэгж мэдхэд өнөөх савлуурлуу туссан байл. Гуулгуур, дамждаг шат гээд бусад бүх тоглоом дээр хүүхдүүд тоглож байх атал ганцхан тэр савлуур дээр л хинч байхгүй ч. Халиун сэрцгийгээд явчихсан тэр. Яагаад заавал ганцхан савлуур дээр хүүхдүүд тоглохгүй байгаа лээ? Өнөөх цагаан заашинцтай жаахан охины дүр нүдэнд нь үзэгдэх шиг боллоо. Ингээд халиун баахан барьцаалтан удалгүй өөрийгөө тавьшуулж дөнгөө. Тэгээд энэ савлуур дээр удахгүй энэ олон хүүхдүүд ядч нэг нэрч тоглоно гэж найдан хүлээгээд л. Гэвч савлуур дээр хинч ирэхгүй байсаар өнөөх олон бужигт тоглож байсан хүүхдүүд цөм гэрлөгөө орцгойхон дэр. Халиун юмыг яаж мэдэх гэсэн харцаар эдгээр хүүхдүүдийн дунд өнөөх хар хүүхэлтэй суугавчилсан охиныг хайсан боловч байсангүй. Айлуудын хасаалттай гэрлүүд цөөрсөр байрны өмнө ил хул болж ирлээ. Халиуны харц гудамжны гэрэл дүнсийн харагдах хэлбэр муутай өнөөх савлуур дээр туссан байснаа гинтл өөрийн хоёрын тойрныг ажиглалаа. Тэнгэр нь тийм ээ. Халиун өөр ингэхгүй их уул галтхан тэр. Учир нь түүний эргэн тойронд хинч байсангүй. Түрүүний тоглож байсан хүүхдүүд холхиж байсан залуус тэр цаахан талд гэрэл нь ёртож байсан машин өнөөх сарвчин доор сууж байсан залуу хосууд хүртэл цөм ор мөргөө алга болжээ. Халиун хашгирмаар хэнийг нэг дуудмаар байсан ч бие бод чадлаа.